За би нэг эцэг хичээлээ үргэлжлүүлээ. За энэ дээр одоо өмнөх хоёр хичээл дээр яригдаагүй үлдсэн зүйл юу бэ гэхлээр за энэ Канниг-Вэффи эрдлийн үүрэг зориултыг ярив. За Канниг-Вэффи эрдлийн үүрэг зориултыг хэдүүлээ өмнө бичиж үзүүлсэн байгаа. Нэгдүгээр Федрийн хүчтэл хэвийн боловчиг соронзон залгуур нь гэмтэлтэй болсон үедээ энэ Канниг-Вэффи эрдлийн ажилгүй болчдөг. За ингэснээр нэгэн соронзон залгуур нь гэмтэлтэй юм чинь нэгдүгээр Федрийн хүчтэл бол зэрэгэлдэх панел ПРПЦ-д өгөгдөж чадахгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо энэ тохиолдолд энэ Канниг-Вэффи эрдлийн ажилгүй болсноор 2-р Федрийн хүчтлийг одоо зэрэгэлдэх ПРПЦ-д өгөгдөж одоо түүнээс энэ 2-р Федрээс тоног төхөөрөмжүүд хэрхэн яаж энэний хүчлийг яаж зэрэгэлдэх панел руу өгдөх вэ гэдгийг энд одоо хэдүүлээ тайлбарлая. За тэгэхээр юу гэлээ 1-р Федрийн хүчтэл хэвийн боловч соронзон залгуур гэмтсэн үед л энэ ажилгүй болдог. Гэсэж тэгэхээр 1-р Федрийн хүчтэл хэвийн гэдэг чинь энэ нэг ферлийн ажилтай гэсэн үг. Нэг ферлийн ажилтай учраас түүний давтагч P1 ферлийн ажилтсан энэ контакт дэшээ болцсон юм байна. Харин 1F2-гийн соронзон залгуур маань гэмтсэн үед бол энэ 1-2 гэсэн контакт нь салчдаг юм байна. За ийм тохиолдолд ингээ Канниг-Вэффи эрдлийн ажилгүй болсон. Канниг-Вэффи эрдлийн ажилгүй болсноор энэ контакт салцсан учраас 1-р Федрийн хүчтэл одоо ингээ зэрэгэлдэх панел руу очиж чадахгүй, тоног төхөөрөмжүүдэд өгдөж чадахгүй байна шүү дээ. За тэгэхээр одоо энэ тохиолдолд бол Канниг-Вэффи ажилгүй болсноор энэний контакт унснаар энэ 2F1 гэдэг энэ ирлээ ажилчих нь шүү дээ. Энэ плюс 24-өөс гараад 2-р Федрийн хүчлийн үед нормдоо байгаа бол 2F-ийн таснаар Канниг-Вэффигийн унснаар за тэгээ ингэж яваад 3Оф татсан гэдэг чинь дизель генераторын ажилгүй байгаа гэсэн үг. 1F2-ийн 3-4 ямар үе залгаатай байх вэ гэхэлэр 1-р Федрийн соронзон залгуур ажилгүй үед ингээд залгаатай байдаг. За энэ нөхцлүүд ингээд бүрдмэг цэдраар дамжаад гүйдэл одоо -24 энэ плюс 24-өөс -24 рүү бүгдээ энэ 2F1-ийн нэрлийг ажилуулчихдаг байна шүү дээ. Энэ нэрлээ ажиллах болгонд энд контакт нь залгагдсанаар түүний контактаар энэ 2F2 гэсэн 2-р Федрийн соронзон залгуур ажиллаад 2-р Федрийн соронзон залгуур ажиллаад за энэ маань ингээд 0-ийн утас болон энэ доод талаас нь бол 2-р Федрийн 1-р фазын утас холбогдсноор 2-р Федрийн соронзон залгуур ажилласнаар энд контактууд нь залгагдсанаар энд байгаа 2-р Федрийн хүчтэл бол ингээд зэрэгэлдэх панелаар дамжиж сум тохионууд руу очиж байгаа байх нэ гэж хэлж болох нэ. За эдгээрээс гадна өөр энд яригдаг үлдсэн зүйл юу байна вэ гэхлээр за энэ 2-р Федр эвчлэн одоо давуу ирэхээр 1-р Федрийн хүчтэл бол одоо зэрэгэлдэх ПРПЦ-гээр дамжиж сум тохионуудыг тэжээдэг бол 2-р Федрийн одоо Федерт одоо ийм энэ одоо зангилаанаас салаалаа тийм ээ прочин нагрузки гэдэг бусад ачаалал вентиляци дизельний гэдэг чинь дизелийн өрөөний агааржуулалтын системүүд бол бас энэ одоо 2-р Федрийн энэ фазын утаснуудаас тэжээгддэг байна гэж хэлж болох нь. Тэгээд прочин нагрузки гэдгийн цаана юу байгаа вэ гэдэг нь энэ маань номон дээр байж байгаа шүү. Ер нь бол энэ одоо тэжээлийн панелуудыг тайлбарласан одоо ном бол байгаа. Тэрүүн дээр бол энэ хэлбэр зүйлүүдийг хараад ойлгож авч болно. За түүнээс гадна энэ дээр бас энэ гал хамгаалагчид маань хоёр янз байж байгаа тийм ээ. Энэ зарим гал хамгаалагчдын хажууд одоо энэ Г үсэг хэлбэрийн тэмдэглэгээнүүд байж байгаа бол зарим гал хамгаалагчийн хажуудууд байхгүй байгаа. Жишээлбэл энэ юу бэ? Энэ хоёр гал хамгаалагчийн хажууд бол тийм энэ гурван юм уу? Энэ гурван гал хамгаалагчийн хажууд бол ийм тэмдэглэгээ байхгүй байх жишээтэй өөр одоо ингээд хайх юм бол одоо бас гарч ирэх бах. За ихэнх гал хамгаалагчийн хажууд бол энэ Г үсэг шиг тэмдэглэгээ байна. За тэгэхээр энэ бол тохиололтой гал хамгаалагчуд шүү. Хүүхдүүд эднэр болохоор тохиололгүй гал хамгаалагч. За тэгэхээр та нар мэднэ тийм ээ. Тохиолтой гал хамгаалагч шатах юм бол энэ аль игнэнд байгаа гал хамгаалагчуд тэр игнэнд байгаа нэг ламп асуу зарим тохиолдолд бол хонх дуугардаг тийм ээ. За тэгэхээр энэ бол тохиолтой гал хамгаалагч шатсан үед ингэдэг бол тохиолгүй гал хамгаалагч шатсан үед бол ийм тохиол өгдөггүй юм онцлогтой гэдгийг та нар бол мэдж байгаа. За тэр тохиол яаж өгддөг схемийг бас дараагийн зурган дээр байж байгаа. За мөн энэ дээр одоо энэ юу байна? 1Т-т 1-ээс
1 т-тэй 2, 1 т-тэй 3, энд бас 2 т-тэй 1, 2 т-тэй 2, 2 т-тэй 3 гэдэг энэ трансформатор тока гэж байгаа байна шүү дээ. Гүйдлийн трансформаторуудыг одоо ингэж зур тэмдэглэдэг юм байна. А бидний одоо тэр дохионы хүчил бууруулдаг зам төмрөөр гүйж байгаа гүйдэл хүчлийг бууруулдаг энэ трансформаторуудыг бол хүчтэл бууруулдаг учраас хүчлийг ихсгэж багасгадаг учраас хүчтлийн трансформаторууд гэдэг бол энэ бол одоо гүйдлийн трансформаторууд гэдэг байгаа. Тэгээд гүйдлийн трансформаторууд одоо энэ фазын утаснуудад ороогдоод ямар үүрэгтэй вэ гэхээр энэ одоо гүйдлийн трансформаторуудад болон тоолуурууд холбогдоод эрчим хүчний тоолуурууд холбогдоод за бид нар одоо хэдийн хэмжээний эрчим хүч хэрэглэснийхээ хэмжээгээр бид нар одоо цахилгаан станцад одоо тооцоо хийдэг. Түүнээс гадна энэ гүйдлийн трансформаторуудад бид нар амперметруудаа холбоод за ингээд аль утсаар хэдийн хэмжээний гүйдэл гүйж байгааг бол одоо амперметрийн тусламжтай харах боломжтой байдаг байх нэ. За энэ зурган дээр хэдүүлээ харахад бол за энэ дээдлийн хэсэгт бол одоо энэ хонх байна. За энэ хонх ямар тохиолдолд дуурдаг вэ гэхээр энэ хонхыг ажилуулдаг энэ З гэдэг хонхны ирэлээ байна. За тэгэхээр ямар үед энэ хонхны ирэлээ маань нэг үл ажилтай нэг үл ажилгүй болж энэ хонхыг дуургаад байдаг вэ гэхээр энэ нэг болон 2 дугаар фидрийн хүртэл тасрах болгонд одоо энэ хонх дуурна мөн одоо хүртэл тасраад эргээд сэргэх болгонд фидрүүдийн хүртлүүд сэргэх болгонд энэ хонх дуурдаг байх нэ. За жишээлбэл одоо жирийн үед бол 2 фидрийн хүртэл хоёулаа байгаа тохиолдолд 1 ф 2 ф ингээд татцсан байдаг учраас ингээд З ирлийн доод ороомор гүйдэл гүйхгүй ирлээ ажилгүй байх жишээтэй ингээд хонх дуурахгүй байх жишээтэй байж идэг байна шүү дээ тийм ээ. За одоо жишээлбэл 1-р фидрийн хүртэл тасарчлаа. За тэгэнгүүт яг 1 ф ирлээ ингээд унцдаг гэж хэлвэл юм. 1 ф-гийн унснаар СЧП гэдэг энэ плюсээс гарсан гүйдэл энэ үед 2 дугаар фидер хүчтэй байжж болно шүү дээ. Тэгэхээр 2 ф-гийн таснаар З ирлийн доод ороомгоор гүйдэлгүйгээд З ирлээ ажилчин. З ирлээ ажиллангууд энэ контактууд нь татчин. За тэгэхээр одоо энэ хонхоор гүйдэлгүйж хонх дуурдаг байх нь. За хонхоор гүйдлийн замыг заа гэвэл энэ СЧП гэдэг энэ плюсээс гараад за энэ одоо хонхыг тасалдаг тов руу байх юм байна. Энэ одоо ингээд дарагдаагүй байгаа үед ингэж яваад энэ зангилаа байхгүй шүү. Тэгээ ингэж яваад З-гийн татснаар ингэж яваад минустай очихдоо ингээд яасан. Сайн 1 ф ирлээ ажилтгүй болоо З ирлээ доод ороомгоо гүйдэлгүйж ажилласнаар З-гийн татснаар одоо энэ плюсээс гарсан гүйдэл ингээд З-гийн татснаар ингээд хонхоор гүйдэлгүй хонх дуурсан. За энэ маань одоо энэ 1-р фидрийн хүчил хэр удаан тасарч болно. Тэр хэмжээгээр дуурах учраас бид нар яах нь энэ жижүүр бол одоо энэ хонхыг таслах тов руу дарангууд одоо энэ хонхоор гүйдэлгүйхээ болоод хонх дуурахаа болчих нэ. За тэгжээд л удалгүй одоо 1-р фидрийн хүчил сэргчлээ гэж бодъё тийм ээ. За 1-р фидрийн хүчил сэргээгүй үед бол ингээд З ирлийн доод ороомгоор гүйдэлгүй З ирлийн ажилтал байжсэн. 1-р фидрийн хүчил сэрэнгүүд 1 ф чинь татчихаар 2 ф татаастай байгаа учраас ингээд З ирлийн доод ороомгоор гүйдэлгүйхгүй ирлээ ажилтгүй болчихно. Ирлээ ажилтгүй болонгууд ингээд энэ ажилгүй болонгууд штэ энэ товрог бидний энэ хонхыг тасалдаг товрог дарцсан байгаа учраас энэ маань нөгөө фиксацтай товрогч дарагдсан байдалтай үлддэг. За тэгэнгүүт энэ СЧП-гээс гараад энүүгээр дамжаад З ирлийн ажилгүй болсон ингээ ахаад хонх дуугараад эхлэх нь шүү дээ. За энэ одоо юу гэж ойлгох вэ гэхээр нөгөө фидрийг хүртэл сэргэжээ гэж хэлвэл ойлгох нь. Тэгэнгүүт буцаагаад нөгөө товруугаа буцаагаад татаж энэ хонхыг одоо тасалдаг байх нь шүү дээ. Яг 2 ф бас ажилгүй болох болгонд ажилтай болох болгонд саяны маягаар З ирлийн нэг үл ажилтай болоод нэг үл ажилгүй болж ингээ хонхыг дуурдаг байх нэ. За одоо тэгвэл энэ СЧ1 СЧ2 гэдэг тоолуурууд байдаг тийм ээ. Одоо оруулгын панелийн үүрэн дээр энэ тоолуурууд бол юуны контактор яаж гэхээр 1 ф жишээлбэл СЧ1 тоолуур бол 1 ф-гийн контакт одоо салаад залгадах болгонд ингээ тоолуурууд нэгээр ахиснаар өөрөөр хэлбэл энэ СЧ1 бол 1-р фидер хэдэн удаа тасарсныг СЧ2 бол 2-р фидер хэдэн удаа тасарсныг бол заадаг байх нэ. За энэ хэсэгт бол одоо хэдүүлээ ийм юм байж байгаа. Энэ капел гэдэг одоо красны одоо ламп байж байгаа. Энэ бол штэ энэ ламп хизээ асаж энэ КПЗ гэдгийн цаанаас нэг хонх байж байгаа.
ямар үед нь хонх дугарч ямар үед нь улаан ламп хасах вэ гэдэг талаар ярив. За тэгэхээр энэ 3 тохиолдолд биш үү? 3 тохиолдолд энэ улаан ламп хасаад тэрний 2 тохиолдолд нь хонхон дугардаг шиг санаж байна. Хэдүүлээ одоо хамтдаа үзье ямар 3 тохиолдолд вэ гэхлээр энэ нөгөө нэг PR1-ээс PR19 гэдэг нөгөө тохиолдолтой гал хамгаалагчдын аль нэг нь шатах болгонд энэ одоо ламп хасаж хонх дуурах нь шүү дээ. За тэрийг хэдүү жишээлбэл одоо хэдүүлээ ингээ тийм ээ 19 дугаар гал хамгаалагч шатцсан. За тэгсэн тохиолдолд энэ одоо КПП гэдэг плюсээс гарсан гүйдэл яваад энэ гал хамгаалагч шатгаар тохиолдолтой гал хамгаалагч шатгаар ингээд энэ хоёр хоорондоо холбогдчихдаг шүү дээ. Доор нь нөгөө дээрэс нь хил унаад ингээд энэ хоёрыг ингээ контактлцсан. Тэгэхээр энэ хоёр залгагдсанаар ингэж яваад за энэ капел улаан ламп хасаад түүнчлийн зангилаанаас гүйдэл саллалаад энэ капез энэ цаана хонх байгаа. За ингээд энэ хонх дуурайд энэ ламп хасгаар хэдүүлээ гэж ойлгох нь. За аль нэг гал хамгаалагч шатжээ гэж үзээд за тэр гал хамгаалагчаас солиод хэвийн болгож болох нь шүү дээ тий. За хоёр дахь тохиолдол нь юу вэ гэхэлэр энэ 1AV-гээс 6AV гэдэг автомат салгуурууд ээж байгаа. За тэгэхээр энэ уул нь энэ оруулгын панелд маань одоо энэ үсгэн жоохон өөр зөрчөөд байна л да. Энэ QF1-ээс QF2, QF2, QF4 энтер гэдэг нэг автомат салгуурууд одоо байж идэг байна. Өөрөөр хэлбэл эдрээр гүйхгүй л нормоос хэтрэнгүүт энэ автомат салгуурууд маань автоматаар одоо салчдаг. За тэгэхээр тэд нар маань одоо энэ автомат салгуурууд салахаар одоо автомат салгуурууд ажиллахаар одоо аль нь ажилснаас хамаарат жишээ 6AV-гээс автомат салгуур ажиллах юм бол ахаад нөгөө капел гэсэн улаан ламп хасаад хонх дуурдаг байхан. За тэгэхээр одоо нэг аль нэг автомат салгуур ажиллажээ гэж бас үзэж болох нь шүү дээ. За 3 дахь тохиолдол нь юу вэ гэхлээр одоо энэ БПК гэдэг гэрлээ ажилгүй болох болгонд энэ одоо ламп хасаад харин ийш нь энэ хонх руу очих гэтэл энэ диод хааж байгаа учраас энэ БПК гэдэг гэрлээ ажилгүй болох болгон зөвхөн ганцхан ламп хасах юм байна, хонх дуурахгүй юм байна. БПК гэдэг гэрлээ маань юу вэ гэж сануулхад бол энэ БП тэжээлийн блокийн гаралтан дээр байдаг. Энэ тэжээлийн блокоос тогтмол 24 гарч ийн үгүй юу гэдэг хямдаг юм ирлээ байгаа шүү дээ, тийм ээ. Энэ маань хоёр тохиолдолд ажилгүй болж болно гэсэн чинь нэг бол одоо хувьсах хүчлүүд байхгүй болсон үед эндээс тогтмол 24 гарахгүй учраас ажилгүй болж болно. А нөгөө тохиолдолд хувьсах хүчил байгаа боловч байж хахад энэ тэжээлийн блок доторх элементүүд шүлэгдэх диод юм уу трансформатор гэмтсэн тохиолдолд бас тогтмол 24 гарахад болохоор энэ БПК ирлээ ажилгүй болно шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ маань яах нь хувьсах хүчил байгаа боловч одоо хувьсах хүчил байгаа боловч оролдонд хувьсах хүчил байгаа боловч энэ тэжээлийн блок гэмтсэн үед энэ ирлээ ажилгүй болсон тохиолдолд саяны ламп хасах юм уу? Өөрөөр хэлбэл ямар ч гэсэн БПК ирлээ ажилгүй болсон гэхдээ нэг юм уу хоёрдугаар фидрийн хүчил хэвээ байж явах юм бол энэ хоёр аль нэг фидрийн хүчил юм уу хоёулаа байх тохиолдолд эдрийн татснаар энэ ирлээ ажилгүй болсон үе зөвхөн улаан ламп хасаж хонх дууралгүй энэ ганцаараа улаан ламп хасах юм бол хэдүүлээ гэж ойлгох нь БПК ирлээ ажилгүй болчихжээ. Энэ тэжээлийн блокод гэмтэл гарчээ гэж үзэж одоо энэтэй анхаарал хандуулах нь шүү дээ. За тэгэхээр энэ маань гэмтсэн ч гэсэн тогтмол 24 гарахгүй байсан ч гэсэн яадаг гэлээ БПК-гийн унстаар энэ P24, M24 чинь аккумуляторын плюс минус залгагдсанаар энэ фидрүүдийг сэлгүүлэн залгадаг ирлээнүүд маань аккумуляторын тогтмол 24-өөс ажилласан хэвээрээ байж байгаа гэж хэвлээ урд нь ярьсан байгаа. За ингээд энэ хэсгийг ярьлаа. За одоо тэгээд энд одоо юу байна вэ гэхэлэр нөгөө нэг энэ одоо зеленый, белый одоо тэ ногоон цагаан лампнууд юу гэлэрх ямар үед дасдаг вэ гэхэлэр дээдлийн хоёр ламп бол шүү дээ нэгдүгээр фидертэй холбоотой доотлын зеленый, белый лампнууд хоёрын тоогоор холбогд одоо хоёрдугаар фидертэй холбоотой эднэр болохоор гуравдугаар фидер буюу дэга одоо ямар байдалд байгааг одоо заадаг юм лампнууд байх нь шүү дээ. За тэгээд жишээлбэл одоо энэ дээдлийн хоёр лампыг харъя л да тийм ээ. Нэг фэл гэсэн нэгдүгээр фидрийн одоо энэ ногоон ламп ямар үед дасах вэ гэхэлэр нэг фэрлээ татсууд нэг фэ ч ямар үед татдаг вэ гэхэлэр нэгдүгээр фидрийн хүртэл нормондоо байгаа үед нэг фэгийн таснаар энэ ламп басж явах юм байна. А тэрүүн шиг хоёрдугаар фидрийн хүртэл бас нормондоо байж байгаа тохиолдолд 2 фэгийн таснаар энэ 2 фэл
ногоон ламп гэдэг. Энэ хоёр ногоон ламп бол одоо зэрэг асчиж болдог байна шүү дээ. Харин энэ хоёр доотлын хоёр цагаан ламп бол зэрэг асч болохгүй. Яагаад вэ гэхээр ямар үед асдаг вэ гэхээр 1 VFL гэсэн энэ цагаан ламп бол 1 VF2 гэсэн энэний контакт залгахс үед дасах юм байна. Тэгэхээр 1 VF2 маань юу билээ гэхээр эн чинь 1-р фильтрийн соронзон залгуур 1 VF2 гэдэг чинь 2 VF2 гэдэг чинь 2-р фильтрийн соронзон залгуур яах нь шүү дээ. Тэгэхээр энэ хоёр соронзон залгуур хизээч зэрэг ажилдаггүй гэж байгаа байна. Тэгэхээр энэ хоёр цагаан лампнууд бол энэ дээдлийн цагаан ламп бол яг нь 1 VF2-ийн энэ 5 6 залгагдсан үед асаад энийг хэдүүлээ юу гэж ойлгох вэ гэхээр 1-р фильтрийн соронзон залгуур ажилтай байна. 1-р фильтрээс бүх юм тижээгдэж байна гэж энэ лампыг хараад ойлгоно. Тэгвэл доотлын энэ 2 VFL цагаан ламп ямар үед асах вэ гэхээр 2-р фильтрийн соронзон залгуур ажилтай үед энэ асаад энэ асцсан байвал хэдүүлээ 2-р фильтрийн соронзон залгуур ажилтай юм чинь 2-р фильтрээс бүх юм тижээгдэж байна гэж ойлгодог байна шүү дээ. Тэгэхээр 2 фильтрээс зэрэг тижээгдэнэ гэж байдгүй учраас энэ хоёр соронзон залгуур хизээч зэрэг ажилдаггүй учраас яадаг байх нь энэ хоёр ламп бол хизээч зэрэг асдаггүй байх нь харин дээдлийн хоёр ногоон ламп бол зэрэг асчиж болно. Энд чинь үсээгөө 2 фильтрийн хүртэл хоёулаа нормдоо хэвэн байна гэж үзэж явах юм бол хоёр цагаан лампны аль нэг нь асснаар хэдүүл юу гэж ойлгоно гэж байгаа вэ? Аль фильтрээс төхөөрөмжүүд аль фильтрийн хүртэл одоо сум тохионуудад өгдөж гин вэ? Аль фильтрээс одоо төхөөрөмжүүд маань ажиллаж байна вэ гэдгийг одоо энэ аль ламп аснаас нь мэддэг байх нь шүү дээ, тийм ээ. За тэрүүн шиг одоо энэ дегатай холбоотой нөгөө хоёр ламп байна, тийм ээ. 3F гэсэн ногоон ламп болохоор 3F-ийн татснаар асчдаг юм байна. S төлөөс гараад MS дээр ирээ, тийм ээ. 3F ногоон ламп асж явах юм бол 3F татцсан юм байна. 3F татсан гэдэг чинь юу? Дега ажилдсан, дегагаас гарч байгаа хүртэл хэвийн нормондоо байгаа учраас энэ ажилдсан байна. Түүнчлэн энэ 3F ламп болохоор 3F-ийн татсан 3OF-ийн унснаар асаад за тэгээд одоо энэ 3-р дегагийн хүч дега ажилгүй болцсон дегагаас гарч байгаа хүртэл нормондоо байна. Буюу одоо дегагаас тижигдж байгаа үед л одоо энэ асна гэж би одоо ойлгож байна. За иймэрхүүгээр ингэж одоо тохиолддог юм байна. За тэгэхээр энэ нэг ихвчлэн одоо дега ажиллахгүй 1 2 дугаар фильтрээс бүх юм чинь энэ хоёр фильтрээс аль нэгнээс нь тижээгдэд байж идэг. Тэгэхээр энэ лампнууд энэ дөрвөн лампнаас бол ер нь бол асч идэг бахан те. Тэгэхээр энэ лампнууд руу очиж байгаа тижээлүүд маань бас энэ зангилаанаас доошоо яваад пул табло дээр одоо аль фильтрийн хүчил нормдоо байгаа, аль фильтрээс бүх юм тижээгдэж байгаа вэ гэдэг ийм энэ дөрвөн ламп маань бас пул табло дээр байдаг. Одоогийн байдлаар энэ лампнууд маань PV1-ц панелийн нүүрэн дээр байгаа лампнууд маань энэ контактуудаар дамжиж ингээ асаад аль нь асж яах вэ гэдгээс хамаарат хэвдүүлээ ийм утга илэрхийлж байгаа юм байна гэж ойлгох нэ. За энэ зурган дээр болохоор одоо энэ PV1-ц дотор маань саяны одоо схемүүдээс гадна схем төхөөрөмжүүдээс гадна T1 T2 гэдэг ийм хоёр трансформатор байдаг гинэ. За тэгээд энэ T2 трансформатор бол ийм 3 фазын байж болно, эсвэл 1 фазын байж болно гэж байна. Тэг ямар үед энэ 3 фазын, ямар үед 1 фазын байх вэ гэхлээр сумын моторууд нь тэр өртөөний сумын моторууд тогтмол гүйдлээс ажилтдаг бол T2 трансформатор ингээд 1 фазын байдаг. Тэгээд энэ маань одоо тэр өндөр хүчтлийн салгууруудыг залгаж салгадаг одоо төхөөрөмжүүдийг тижээдэг хүчил гаргадаг бол ямар үед юм 3 фазын байх вэ гэхлээр тэр өртөөнд дэрх сумын моторууд 3 фазын хувьсах хүчлээс ажилтдаг бол энэ PV1-ц Т үсэгтэй панел орж ирсэн тохиолдолд энэ П үсэгтэй байх юм бол эн чинь постоянны буюу тогтмол гүйдлээс ажилтдаг учраас П үсэгтэй панел дотор Т2 трансформатор маань 1 фазын байдаг байх нь Т үсэгтэй 3 фазын сумын моторууд 3 фазын хувьсах хүчлээс ажилтдаг бол PV1-ц Т гэдэг 3 фазны гэсэн панел захиалаад ирсэн тохиолдолд тэрэн дотор байгаа трансформатор Т2 трансформатор 3 фазын байгаад за тэгээд энэ Т2 трансформатор маань өөрөө яадаг бах нь нөгөө 3 фазын тохиолдолд
нэгдүгээр оромог нь 3 ширхэг, 20-дугаар оромог 3 ширхэг байдаг шүү дээ 3 фазын үед бол. За тэгээ 3 ширхэг нэгдүгээр оромог бол одоо ингээд одын схемээр хоорондоо нэг гаралтуудын хооронд нь холбогдсон биз дээ. Одын схемээр холбогдоод нөгөө гаралтуудад нь хараа нэгдүгээр фаз одоо эн чинь нэгдүгээр фидрийн нэгдүгээр фидрийн фазын утаснууд ээж болно, 20-дугаар фидрийн фазын утаснууд ээж болох нь шүү дээ. Тэгэхээр энэ Т2 трансформаторын 3 ширхэг нэгдүгээр оромогт бол энэ А оромогт нь нэгдүгээр фазын утас, Б оромогт нь гэх юм бол 20-дугаар фазын утас, С оромогт нь 3-дугаар фазын утас гэдэг ингээд аль нэг фидрийн 3 фазын хувьсах хүчил холбогдсон байгаа тохиолдолд 20-дугаар оромогууд дээр нь бас 3 ширхэг 20-дугаар оромог байна те А, Б, С гэд нэрлэсэн байж байна. Энэ 3 ширхэг 20-дугаар оромогийг бас энэ гаралтуудын хооронд нь холбогдсон байна гэдэг чинь бас одын схемээр холбосон байна. За тэгээд энэ гаралтуудын шууд явуулаад энэ юу байгаа ах нь шүү дээ тийм ээ. ОАХ өсгүүдээр тэмдэглээд одоо энэ А оромогийнх, энэ В оромогийн гаралтуудын С оромогийн гаралтууд. За ингээд 3 утас одоо 3 галтай утас маань ПРП панелуудаар юм уу ПРЦ панелаар дамжаад сумын моторууд руу одоо очдөг байх нь шүү дээ. Манайд бол тэгээд одоо энд нэг бас нэг юу байна л да нэг ТТ4 гэдэг ахаад нэг трансформатор тока гүйдлийн трансформатор байгаа ах нь шүү дээ. Тэгээ энэ маань ямар учиртай вэ гэхлээр нөгөө нэг пул табло дээр байдаг амперметр холбогдсноор яг ажиллаж байгаа мотороор гүйж байгаа гүйдлийг хэмжихийн тулд бид нар энэ Т2 трансформаторын энэ хэсэгт бол гүйдлийн трансформатороо холбоод түүнтэй амперметрээ холбоод ингэж мотороор гүйж байгаа гүйдлийг хэмждэг байх нэ. Ер нь бол манай тохиолдолд бол ихвчлэн тогтмол гүйдлийн эрлийн системтэй үед өртөөнүүд маань эрлийн одоо бэмэрцээ, БЦ, эрцэцэмс гэх мэт эрлийн системтэй үед бол сумын моторууд бол ихвчлэн тогтмол гүйдлээс байдаг учраас бид нар ПВ1 эцээ П үсгтэй панелыг захиалцсан байдаг учраас тэрэн дотор П үсгтэй панел дотор байдаг Т2 трансформатор бол юм 3 фазын биш 1 фазын байдаа гэд. Тэгээ 1 фазын трансформатораас юу тижээгддэг вэ гэд түүм хальт хэлсэнтэй юу гэлээ. Одоо өндөр хүчтлийн салгуур гэж яддаг ч тэрийг одоо залгаж салгадаг төхөөрөмж маань одоо энэс тижээгдэн гэх мэт одоо байж байгаа байх нэ. За тэгээ хамгийн гол трансформатор бол энэ дээр байна Т1 гэсэн одоо ПВ1 эцээ дотор маань тэгэхээр энэ Т2 гэдэг трансформатороос гадна Т1 гэдэг ингээ 3 фазын трансформатор байдаг байх нэ. За энэ трансформатор бол одоо маш чухал үүрэгтэй байдаг. Энэ өндөр хэдүүлээ нэлээд тогтож ярий. За тэгээд энэ Т1 трансформаторын 3 фазын трансформатор юм чинь бас юу гэлээ 1-р оромог нь 3 ширхэг, 2-р оромог нь 3 ширхэг байдаг байх нь шүү дээ. За тэгэхээр 3 ширхэг 1-р оромог нь энэ байна. А, Б, С гэдэг энэ 3 ширхэг 1-р оромог маань энтлийн гаралтуудын хооронд нь холбогдсон. Энэ бол ингээд одон схемээр энэ 3 ширхэг 1-р оромог нь одон схемээр холбогдсон байна. За тэгээд А оромогт нь болохоор ингээд 1-р фазын утас холбогдсон байна. Б оромогт нь ингээд 2-р фаз, С оромогт нь 3-р фазын утас холбогдсон байгаа юм шүү дээ. Аль нэг фидрийн. За тэгээд ингээд Т1 трансформаторын 3 ширхэг 1-р оромогт бол 3 фазын хүчил холбогдсон байдаг байх нь. За тэгэхээр 3 ширхэг 2-р оромог нь болохоор тус тустай холбогдсон байдаг. Энэ доотол Т2 трансформаторын 3 ширхэг 2-р оромог бол одын схемээр холбогдсон байгаа бол Т1 трансформаторын хувьд бол 3 ширхэг 2-р оромог тус тустай А оромог нь энэ вэ? Ингээд тустай. Б оромог ингээд тустай. С оромог ингээд тустай байж байгаа юм шүү дээ. За тэгээд энэ 3 оромог дээр максимум хэдэн вольт үүсэх вэ гэхээр хамгийн захын утаснуудын хооронд тэмцэхэд биш 220. За 3-6-гийн хооронд тэмцэхэд 220, 3-5-ийн хооронд 180, 3-4-ийн хооронд тэмцэх юм бол 110 вольт шиг. Б оромог дээр бас энэ захын хоёр утаснуудын хооронд бол 220, за 3-5-ийн хооронд 180, 3-4-ийн хооронд бол 110 вольт хэмжигдэх нэ. Гэх мэт ингээд Т1 трансформатор бол дахиж хэлэхэд юу вэ? 3 ширхэг 1-р оромог нь одын схемээр холбогдоод 3 фазын тижэл холбогдсон байдаг бол 3 ширхэг 2-р оромог тус тустай холбогдоод тэгээд оромог болгон дээр А, Б, С оромог болгон дээр максимум 220 вольт хувьсах 220 вольт үүссэн байдаг байна шүү дээ. За тэгээд энэ 220 вольт А оромог дээр үүссэн 220 вольтоос юу тижээгддэг вэ гэхлээр энэ дэр байж байгаа байхгүй юу? Бүхээр
охойр гэдэг одоо тижэл байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ пхер охойр гэдгийн чинь цаана энэ юу холбогддог вүлээ, ямар төхөөрөмжүүдийг тижих хэдэн бойлт байгаа вүлээ гэдгээ сайн мэдэхгүй байгавал эндээс харж болно гэсэн чинь хүснэгтэнд. Тэгэхээр пхер охойр гэдгийн цаана бол хувьсах 220 байгаа юм байна. Тэгэд энэ хувьсах 220 маань юг тижих хувьсах 220 байгаа вэ гэхээр 50 Гц зам төмөр хэлхээнүүд болон сумын хяналтын хэлхээнүүд рүү очих одоо 220 байгаа байх нь шүү дээ. За тэгэхээр энэ Т1 трансформаторын одоо А гэсэн 2 дугаар орон мөдөр үүссэн хувьсах 220 маань пхер охойр нэртэй болоод хоёр юмыг тижээн гэсэн чинь юу гэлээ 50 Гц зам төмөр хэлхээнүүд рүү очих 220 тэгээд сумын хяналтын хэлхийг тижих 220 энэний цаана байгаа. Гэхдээ саяны хоёр төхөөрөмжүүд рүү шууд энэ ПВ1 эцэгээс очихгүй дандаа хаашаа очдөг гэсэн энэ А орон дээр үүссэн 220 чинь ПРП эцэг панелд очоод яг энэ панел дотроо харин өстэй сумууд зам төмөр хэлхээ болон сумын хяналтын хэлхээр үг ингээд энэ ПРП эцэгээс очд ийшээ ороод эндээсээ тэд нар л очдөг байх нэ. За түүнээс гадна энэ А орон дээр үүссэн 220 маань энэ ПР13, ПР14 гэсэн гал хамгаалагчдаар дамжаад пхерша, охойрша нэртэй болоод энэ үсгнүүдийг харах юм бол хэдүүл юу гэж ойлгоно гэлээ. Нөгөө ортохооны эрлийн ишг энэ угаасаа эрлийн шкаф хаднах сигналыг өгч шít. Ортохоонуудын эрлийн шкафууд руу очих 220 чинь энэ Т1 трансформаторын 2 дугаар А орон дээр гарч байгаа 220 чинь ортохооны эрлийн шкафууд руу очдөг байх нь шүү. Энэ хоёр гал хамгаалагчаар дамжаад гэж хэлж болох нэ. За тэгвэл Б орон дээр үүссэн одоо энэ максимум 220 вольтын хүчтэл маань юуг тижээдгийм бэ гэсэн чинь нэр усын харахад байна шүү дээ. Осоо 220, энийг осоо 180, осоо 110, осоо 0 гэдэг ийм нэрнүүд өгсөн байна. Тэгээ энийг нөгөө өмнөх хүснэгтнээс харахад бол энэ нь шүү дээ. Дохионууд руу очиж байгаа хүчтэл. Гэхдээ яг энэ ПВ1 эцэгийн энэ Б оромгоос шууд очихгүй энэ Б оромг дээр үүссэн хүчлүүд маань ПРП эцэг панелаар дамжаад за тэгээд дохионууд руу одоо өдрийн цагт 220, шөнийн цагт 180 вольт за десэний гормын 110 вольт болж хуурч очдөг байх нэ. За тэгвэл С оромг дээр бас максимум 220 үүсэж байгаа. Тэгвэл энэ 220 маань юуг тижээхэд ашиглагддаг вэ гэхлээр за энэ дээр юм байж байгаа. С оромгийн 3-6-гийн хооронд бол ус хүчил энийг сте гэд нэрлээд энэ сте гэдэг чинь стрелка шүү, сум гэсэн хүүхдүүдээ. Сумын нөгөө моторлол очих тижэл болоод байна шүү дээ. Ингэж яваад энэ маань ингээд нэг тодорхойгүй яатсан байна. Тэгсэн чинь 3 дугаар гаралтан дээр нь ахаад энэ Т3 трансформатор энэ дээр нэмээд энэ зүрхвчээр дамжаад энэ Т3 трансформатор дээр чинь бас хүчил үүссэн байж байгаа. Т3 трансформаторын биш дээ энэ яг энэ хэсэгт үүссэн хүчтэл энэ 220 дээр нэмэгдээ. Энэ 200 С оромг дээр үүссэн 220 дээр энэ Т3 трансформаторын энэ хэсэгт үүссэн хүчтэл нэмэгдээд за тэгээд энэ хүчлийг сте гэж нэрлээд ер нь максимум ер нь 250 вольт болдог шиг санаж байна. Энэ 220 дээр тэгэхээр энд 30 вольт үүсээд 250 хувьсах 250 болоод за энэ хувьсах 250 маань ПРП-C дээр очиод манай сумын моторууд руу чинь тогтмол нөгөө 160 вольтыг тижээхийн тулд постоос тогтмол 220-оос 250 вольт хүртэл гардаг. Тэгэхээр энд дүүсэх хувьсах 250 чинь ПРП-C-д очиод тогтмол 220-оос 250 вольт болж очиод болж хуураад тэгээд сумын мотор руу очих нэ гэж ойлгож болох юм байна. За түүнчлэн энэ дэжтэй S оромг дээр үүссэн энэ 220 чинь энэ зангилаанаас энэ 15 дугаар гал хамгаалагчаар дамжаад үсгээр нэрлэгдсэн байна. Энэ нөгөө 3 дээр үүссэн одоо энэ хоёрын чад хувьс 220 байгаа шүү дээ. Энэ маань 16 дугаар гал хамгаалагчаар дамжаад ОЭ болоод за энэ хоёр утасны хооронд бол юу гэж байна? Максимум 7 ампер гарах 220 вольтыг хүчит хувьсах 220 байгаа байна шүү дээ. За тэгээ энийг хэдүүлээ өмнөх хүснэг дээр ч халсан энэ дээр ч гэсэн тайлбар байж байна. Энэ бол нөгөө сумын цэгтгаан шилжүүлэгчийн халаагч элементүүд одоо халаагч элемент гэдэг нэг ногоон резистор гэдэг чинь тийм ээ. Тэр одоо халаагч элементүүд маань энэ утаснуудад холбогдоод нөгөө их цамталт мөсдсөн үед бол тэр халаагч элементүүдийн нүн залгагдсанаар нөгөө цахилгаан шилжүүлэгч дотор бол
нөгөө хасах температурыг арилгаж нөгөө цамталт мөсдөлтийг хайлуулдаг гэж байгаа шүү дээ, тий. За тэр лөө халаагч элементүүд бол энэ утаснуудад холбогдох нэ гэж ойлгож болох нь байна. За тэгэнгүүт энэ воспод гэрлийн унснаар одоо эднэр дээр нь 220 үүссэн 220 гарч ирэх юм байна. Воспирлээ ямар үед сэргээд энэ воспирлээ сэргсэн үед бол энэ 220 энэ дээр гарч ирэхгүй байх нь шүү дээ, тасалдах нь байна тийм ээ. Тэгэхээр бол нөгөө яг сумын мотор ажиллаж байгаа үед чинь мотор чинь их чадал өгжөж мотор маань сайн ажиллаж нөгөө сумын шаруудаа шилжүүлнэ шүү дээ. Тэгэхээр сумын моторыг ажиллах үед бол воспирлээ ажилласнаар энэ С оромог дээр үүссэн одоо бүх чадал бол яг сумын моторууд өвдөхийн тулд энэ үед цахилгаан халаалтын систем бол тасалддаг, тэжээлгүй болдог байх нэ гэж хэлж болох нэ. За ийм одоо зүйлүүдийг энэ дээр ярьж болж байна. За үргэлжлүүлээд бас нэг жоохон зураг байдаг байсан. Тэр маань байхгүй байна. Тэр үлгтэр нэг юу газардуулга тохиолагчийн талаар бас байдаг тийм ээ. За тэрийг бол та нар одоо ингээд энэ номон дээрээс хараад одоо уншиж болох нь шүү дээ тийм ээ. За саяны ярьсан зүйлүүдийн маань энэ дээр ингээд зарим нь ер нь бол жишээлбэл нөгөө 3Ф гэдэг ирлээ бол юу гэсэн шүү дээ. Нөөц цахилгаан станцууд ажилласан үед бол энэ 3Ф ирлээ ажилтдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр E8R гэж цахилгаан станцтай үед 3Ф ирлээ рүү юугаар дамжиж хүчлээ өгдөг. Дегатын үед бол 3Ф ирлээ яаж ажиллах вэ гэдгийг энэ дээр бол ингээд заагаад өгсөн байна. Энэ Канниг-Веф ирлийн үүрэг зориултын хэдүүлээ ярьсан. Нөгөө лампнууд тоолууруудын үүрэг зориулалт энд байж гэн тийм ээ. За тэгээд нөгөө хонх дурын фидер тасрах болон эргээд сэрэх болгонд хонх дуугардаг гэх мэт зүйлүүд байна. За тэр нэг нагрузка болон прочи нагрузки гэсэн гаралтуудын цаана одоо ямар төхөөрөмжүүд байдаг вэ гэдгийг бас эндээс ингэж харж болох нэ. За ингээд энэ хичээлээр бол ПВ1 эцэг оруулгын панел бол тэжээлийн фидрүүдийн байдлыг хэрхэн хянаж ачааллыг тэдгээрийн аль нэгэнд залгаж хоёр үүсгэр хоёулаа тэжээлгүй болсон тохиолдолд нөөц үүсгэр болох одоо дизель генераторын төхөөрөмжийг одоо ажилуулдаг талаар ерөнхий ойлголттой боллоо гэж үзэж болох нэ. За ингээд өнөөдөр хичээлээ дуусгая. Энэ удаагийн хичээлээ